Төлөх асуудлыг Монголын бас их хурл олон жил ярьж ирсэн. Зөвшөөрөлтөөс бусад нь 20-тоо гэсэн үзэл хандлагаар сумын засагтаргаас ахуулаад засгийн газар хүртэл тусгай зөвшөөрөл өгдөг. Тэр тусгай зөвшөөрөл өгөхийн тулд маш хүнд суртал, гар хөлийн үсэг зурулдаг, авилгал шан харамж нэгтдэг ийм юмд нэвт автсан байсан. Үүнийг өөрчлөх хуулийг 19 онд бас миний бие санаачилж зөвшөөрлийг цөөлөх, зөвшөөрлийг хүнд сурталгүй болгох хуулиудыг 19 онд санаачилж 22 онд батлагдсан. Харамсалтай энэ хууль батлагдах хэрэгжиж явах явцад дахиад нэг гарын үсгээ зурдаг улсууд гарын үсгээ санагалзаад энэ хуулийг бас хэрэгжих боломжгүй болгоцсон юм байна л. Тэгвэл энэ зөвшөөрлийг хүнд суртлаас чөлөөлөх, зөвшөөрснөөс бусад нь чөлөөтэй байх, зөвшөөрөлтөөс бусад. Хүний амнаас эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй бизнестээр төр хянаж тусгай зөвшөөрөл өгдөг бай. Бусад тохиолдолд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд манд чөлөөтэй бизнес эрхэлдэг байх. Энэ бизнес эрхлэлийн тухай хуулийг бас өргөн мэдүүлсэн байгаа. Энэ хуулийн зорилт нь үндсэн хууль заасан иргэн аж ахуй нэгж бизнесийн үйл ажиллагаа эрхийг баталгаажуулах, төрөөс бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх дарамтыг багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн орчныг тогтвортой байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж агуулгана. Бизнесийн эрхчлийг хангах талаар баримтлах зарчим төр хуулиар хоригдсноос бус бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Бизнесийн үйл ажиллагаанд хийх төрлийн зохицуулалт нь хуульд үндэслэн зайлшгүй байх ёстой. Дээрээс нь шударга өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх ёстой. Мөн бизнесийн үйл ажиллагаанд хийх төрлийн зохицуулалтын тогтвортой урьдчилан таамаглах боломжтой байдлыг хангах. Мөн бизнес эрхлэгчийн өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын их үүсвэр, байршил, хэмжээ, салбар хэлбэрээр ялгуурлан гадуурхахгүй байх. Төрийн үйлчлэгээ цахим элдо түргэн шуурхаа тэгш хүртээмжтэй бизнес эрхлэгчээс мэдээллийг нэг удаа авах нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг маш чухал юм хөнгөлсөн энэ зарчмуудыг оруулж ирсэн байна. Төрийн үйл ажиллагаанд төрийн албан тушаалтнууд хориглох зүйлүүд дээр үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, шударга өрсөлдөөнийг хамгаалахаас бусад тохиолдолд бизнесийн эрхчлөлийг хязгаарласан, хориглосон хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, дүрм журам, норм стандарт батлан гаргахыг хориглоно. Бизнес эрхлэгчийн нэр хүндэд халдсан үндэслэлгүй мэдээлэл гаргах, түгээхийг хориглоно. Бизнес эрхлэгчийн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаанд албадаа оролцохыг хориглоно. Хууль зааснаас бусад тохиолдолд зарим бизнес эрхлэгчид давуу эрх олгосон захиргааны хэмжээний акт батлахыг хориглоно гэж. Маш тодорхой, маш чухал бас бодлогын асуудлууд тусгасан юм хууль байгаа шүү. Тийм болохоор энийг хэлэлцээд явъя. Манаас зарим гишүүд өргөн барьсан эдийн засгийн эрхчлөөний тухай хуультайгаа нэгт хэсэг асуудал дээр урд нас ажлыг хахалж ажиллаж байсан гишүүд анхаарал таваараа гэдгээс хэлье. Гишүүд